Өнөөдрийн өдрийн амар амгалан айлтгая. Тэгэхээр улсын хурлын тухай хууль, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, улсын хурлын хэн шалгалтын тухай хууль, энэ гурван хуульд нэмэлт өөрчлөлтийг нэг дор оруулж ирж байгаа нь одоо тун зөв гэж үзэж байна. Тэгэхээр нэгт уялдаатай энэ гурван хуулийг хамттан авч үзэж бид нар одоо их хурлын үйл ажиллагаанд дөрвтэй өөрчлөлтийг хийж чадна хаа. За, хуулийн өөрчлөлт хийх үндсэн шалтгаан нь их хурлын үйл ажиллагааг илүү үр бүтээлтэй болгох бүтээмжийг дээшлүүлэх явдал гэж харж байгаа. Тэгэхээр их хурлын үр бүтээл бүтээмжийг дээшлүүлэхийн тулд нэн тэргуунд гишүүдийн ажиллах боломжийг нэмэгдүүлэх явдал бол хамгийн чухал гэж харж байна. Тэгэхээр хууль санаачлагчдын одоо хуулийнхаа төслийн үзэл санааг хадгалах, хамгаалах, тайлбарлах, за гишүүд үзэл бодлоо уралдуулах, за бүтэн нэг цагийн туршид мэтгэлцэх зэрэг ийм дэвшилтэд санаанууд орж ирсэн бол энэ хуулийн төслийн бас нэг сайн тал гэж харж байна. За, түүнчлэн одоо энэ хуулийн төсөлд одоо их хурлын үр бүтээл бүтээмжийг дээшлүүлэхийн тулд хуралдааны бэлтгэлийн тухай одоо бас тодорхой хэмжээгээр оруулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. Тэгэхээр хуралдааны бэлтгэл гэдэг чухам бид нар яг хуралдааны зарыг хүргэх, танхим, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах хэмжээд бид нар ойлгохгүй болов. Тэгэхээр хуралдааны бэлтгэл гэдэг нь хурлаар хэлцэх асуудалд холбогдох зарим материалыг хуралдаан дээр тарааж байдгийг зогсоож, харин шийдвэр гаргахаар орж иж байгаа хуралдааны одоо улсын хурлын гишүүд хэлцэх асуудлын талаар урьдчилан материалыг авч судалж, санаа бодлоо цэгцэлж, шийдвэрийг өөртөө гаргаад орж ирэх ийм нөхцөлийг бүрдүүлэх явдлыг хуралдааны бэлтгэлийг хангах гэж ойлгох болов. Тэгэхээр энэ талын асуудал дээр одоо дэгийн тухай хуульд бас тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. За, их хурлын үр бүтээл бүтээмжийг дээшлүүлэхийн тулд сахилга батыг сайжруулъя гэсэн санаа нэлийн төлхөө орж ирсэн байна. Тэгэхээр улсын хурлын ёс зүйн дүрмээр өмнө нь жилийн нийт хуралдаанд 50-аас дээш цагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хурлаар оруулж хариуцлага хүлээлгдэг байсан. Одоо ээлжид чуулганы буюу 75 хоногийн хугацааны одоо энэ хуралдаанд 5-аас дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол за, нэг сарын хугацааны чуулганы байнгын хорооны, дэд хорооны ажлын хэсгийн хуралдааны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол ёс зүйн дэд хороо хариуцлага хүлээлгэж тогтоол гаргахаар ингэж зааж оруулж ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл хүлээлгэх хариуцлага нь илүү чангарч орж ирсэн. Тэгэхээр ер нь бид нар төсөв батлах үед бол бид нар хэдэн зуугаар нь санал хураадаг. Олон гишүүн магадгүй энэ хариуцлага тооцоход хүрэж магадгүй. Хэдийгээр хуулинд байгаа ч гэсэн магадгүй бас олон хүн одоо хариуцлага тооцох болоод ирэхээр энэ хуулиа яг одоо бүрэн хүчин чадлаар нь хэрэглэхгүй болчих бий. Ийм байдал үүсэх бий гэж бас бодож байна. За, хариуцлага хүлээлгэхдээ ер нь бол зөөлнийг нь хатуутай нь уялдуулах, тэнцвэртэй байдлыг хадгалах талаас нь бодолцох хэрэгтэй байна гэж ажлын хэсэгт хэлмээр байна. За, үеийн шинжлэх ухаанд албадлагын аргыг төлхөө хэрэглэх нь богино хугацаанд үр дүнгээ өгөх мэт боловч ас хиттэй одоо сөрөг нөлөөтэй байдаг. Үр бүтээлийг бууруулдаг гэж ерөнхийдөө тайлбарладаг. Албадах тусам улам зөрдөг талтай гэж зан үеийн шинжлэх ухаанд авч үздэг. Тэр үүнийг хууль санаачлагчид цаашдаа анхаарал давна уу гэж одоо хэлье. За, тэгээ хуулийн төслийн үзэл баримтлалыг ерөнхийд нь дэмжиж байна. Хилцүүлгийн явцад улам чамбайруулаад явахыг та бүхнээс хүсье.